гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж гэр бүлд цуцлуулаад явсан бол тухайн буруутай эцэг эсвэл ихээ хүүхэд нь тижээн тэтгэх үүрэг хүлээхгүй гэсэн бас заалт орсон байна. За тэгэхээр энэ заалт өөрөө бас их ноцтой буруу гэж ажлын хэсгийн зүгээс үзэж байгаа байхгүй. Тийм гэр бүлийн хуулийн анх дугаар хилцүүлэг сая явсан ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууслаа. Тэр дотроо нэг ганц хоёр заалтууд бол унсан. Тэгснээрээ ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй санал унна гэдэг чинь хууль санаачлагчийн анхны төслөөрөө л явж байна хэвээрээ тэр заалтууд нь хэвээрээ үлдэж байна гэсэн үг. За сая би нэг чуулган дээр бухимдаж нэг унсан заалтан дээр юу байсан бэ гэхлээр тижээн тэтгэх үүрэг буюу хин хэнийг тижээн тэтгэх үүрэгтэй вэ гэдэг тэр хууль санаачлагчийн хуулийн төслийн 45 дугаар зүйл. За тэр дотроо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тижээн тэтгэх үүргийг дэлгэрүүлээд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж гэр бүлд цуцлуулаад явсан бол тухайн буруутай эцэг эсвэл ихээ хүүхэд нь тижээн тэтгэх үүрэг хүлээхгүй гэсэн бас заалт орсон байна. За тэгэхээр энэ заалт өөрөө бас их ноцтой буруу гэж ажлын хэсгийн зүгээс үзэж байгаа байхгүй. Тэгээд энийн тэр 45 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж засаад санал оруулсан чинь тэр санал маань унчихлаа. Тэгээд энэ санал нь юун дээр болж суйрлаж унваа гэхлээр эцэг их хүүхэд эмээ өвөө ах トゥ төрөл садан гэдэг ийм үгнээс болж төрөл саднаа тижээн тэтгэх үүрэг хүлээх ёсгүй гэж гишүүд үзэж энэ санал унчиж байгаа байхгүй. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дээр төрөл садан гэдэг үг байгаа. Хууль санаачлагч дээр төрөл садан гэж байгаа. За ажлын хэсэг бол төрөл садан гэж хэнийг хэлэх вэ гэж бүр томьёолж өгч тийм ээ төрсөн ах эгч дүү төрсөн эмээ өвөө гэдгээр нь хязгаарлаж өгсөн байсан. Гэтэл энэ заалт маань унчлаа. Тэгээд хууль санаачлагчийн заалтаар үлдэж байгаа ганц ноцтой юм нь юу вэ гэхлээр тэр шин зохицуулалт буюу тухайн хүүхэд ээж аавынх нь аль нэг нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж буюу нууц амрагийн улмаас ээж аав нь салсан бол тэр буруутай этгээд буюу нууц амрагийн харилцаанд орсон ээж аавыгаа тухайн хүүхэд ирээдүйд тижээн тэтгэх үүрэг хүлээхгүй гэсэн юм заалт орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ээж аав маань ээж аавлахгүй тэр хоёрын залуудаа тийм ээ ямар алдаа гаргаж тийм ээ яасныхын төлөө би алс ирээдүйдээ тэр хүн ахмад настан болоход би тижээн тэтгэх боломжтой тэр насан дээр ирэхлээрээ чи намайг хайж ээжийг маань эсвэл аавыг маань хайж явсан учраас би чамайг тижээн тэтгэхгүй хуулиараа тижээн тэтгэх үүрэг хүлээхгүй гэсэн ийм заалт байж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бухимдаж энэ зөв заалтыг тайлбарлах гэж оролдоо тэгээд ойлголцохгүй хууль санаачлагчийн төслөөр хэвээр үлдчихлээ. За яг манай зарим улсын их хурлын гишүүд юу гэж сая ойлгочих вэ гэхлээр төрөл садан гэхлээр алс холын хамаатан садан хаа нэгтгээс үеэл юу гэдэг тий эмээгийн маань дүү ах トゥ амраг садан эсвэл хөдөөний өөр хамаатан садан төрөл садан гэдэг тэр ойлголтоор гинт надаас чи улсын их хурлын гишүүн юм чи намайг тижээн тэтгэх үүргийг хүлээж байгаа гэд альва юм нэхэхгүй гэж өөртс дээр л төсөөлсөн болов гэж бодож штэ. Уг нь бол энэ ч хүчин төгөлдөр байгаа хуулийн дээр байна. За хууль санаачлагч ихч дээр байна. Тэгээд энийг уг нь хумж өгсөн санаатай юм. Тэгэхээр яг хитрхи өөр дээрээ төсөөлж бодоод ингэж болохгүй штэ гэж байгаа нь өөрөө бас хууль санаачлагчдын гэдэг юм уу хууль боловсруулж байгаа хүмүүсийн хувьд буруу хандлагатай. Тэгээд уг нь бол зарчмын зөрүүтэй саналууд ажлын хэсгээс орж ирж байна гэдэг чинь хууль санаачлагчийн төсөл дээр нь тэр заалтуудыг нь засах ийм саналууд. Тэгээс энэ санал ажлын хэсгийн саналыг унгаснаар хуулийн төслөөс энэ саналууд байхгүй болчихно гэсэн үг биш байхгүй. Тэгээд миний бухимдсан юм юу вэ гэхлээр та нар байгаа хуулийг уншихгүй байна. Хууль санаачлагчийн хуулийг уншихгүй байна. Тэгээ ажлын хэсэг яагаад энийг оруулж ирсэн бэ гэдгийг ойлгохыг хүсэхгүй байна. Энд чинь юу штэ тэгээд ер нь гишүүдийн хандлагч гэсэн за яшиг надад хамаагүй юм чинь. За ер нь би энийг дэмжихгүй байгаа гэдэг танхимаас гарч явж байгаа нь өөрөө маш сураг нөлөөлөл үзүүлж байна. Байгаа хууль дээр ийм заалтууд байна гэдэг чинь ер нь хууль мөрдөгддөггүй байна гэж ойлгож болох. Ер нь тэгээд гэр бүл салсан тохиолдолд энэ асар хамгаалагч иргэнд ойртны хүмүүсээ асардаггүй л Яг манай Монгол улсад биш дээ. Хууль бичигдсэн цаасан дээр байгаа цагаан цаасан дээр хараар бичигдсэн хууль тогтоомжууд маш их бөгөөд ер нь бол аюу сайн хуулиуд байдаг. Гэтэл тэрийг мөрддөггүй, мөрдүүлдэггүй, мэддэггүй ер нь л нэг хуульгүй улс шиг л явдаг шүү дээ. Нэг ялангуяа хөдөлмөрийн тухай хуулийг та хэд маань бас харж үзэх хэрэгтэй.
хөтөлбөрийн тухай хуулиар жишээлбэл тухайн одоо бисаа нийгмийн даатгалын хууль бас өргөн барьсан шүү дээ. Нийгмийн даатгалын хуулийн дээр ер нь нөгөө ахмад насны тэтгэр тогтоологсон ахмадуудын талаар ч гэсэн асуудал явж байгаа. За тэгэхээр ер нь бол бид нар нийгмээр нэг тийм сонин ахмадуудыг ер нь л одоо тэтгэрийн насанд хүрвүүгүй, эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 нас хүрвүүгүй зайгаа тавиач, ажиллаа өгөөч, зайгаа тавиач, залан хүний одоо ажлын байрыг одоо бариад штэ гэсэн ийм хандлагаар ингээд ад үзэх гээд байдаг. Гэтэл үгүй штэ. Ажил олгогч энэ одоо санаачлагаар тэтгэрийн насанд дөнгөж хүрвүүгүй юу ажлаас нь чөлөөлөх эрх байхгүй. Тухайн хүн үргэлжлүүлээд ажиллах хүсэлтэй байгаа бол өөрөө төрийн албанд нэг ялангуяа төрийн албаны дээд нас чинь 65 шүү дээ. 65 нас хүртлийн ажиллах эрх нь байгаа байхгүй. Тэгэхээр гих мэдчлэн ингээд нөгөө хуулийн эрх нь байхад одоо хуулиа мэдхгүйгээс болж иргэний одоо амьдрал бас сөрөг нөлөөллүүдийг үзүүлээд идэг.